Энэхүү подкастыг таалан үзэж байгаа эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хуульчдын холбооны иргэний эрх зүйн хорооноос эрхлэн гаргадаг. За подкастын минь ээлж дугаар одоо эхлэхэд бэлэн болж байна. За өнөөдрийн энэ подкастыг Монголын хуульчдын холбооны гишүүн иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн өмгөөлөгч Вандан Дорж миний бие хөтлөн явуулна. За энэ удаагийн дугаард Монголын хуульчдын холбооны иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн дотоод хэргийн их сургуулийн хувийн эрх зүйн тэнхимийн багш, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Ванчигмаа багш маань оролцсон. За бид хоёрын өнөөдрийн ярилцах сэдэв бол хүний нэр төр, алдар хүндтэй холбоотой асуудал байгаа. За түүний эрх зүйн орчны талаар тойроо ярилцсанаа. За монголчууд бол одоо эртнээсээ бас нэр уурхаар яс сугар гэл тэ хүн нэрээ тогс өдөө. За дуудах нэрийг эцэх, дурсах нэрийг одоо чи өөрөө олно гэл ингээд хэлдэг тийм үү. Өөрөөр хэлбэл хүн нийгмийн харилцаанд оролцохдоо өөрийнхөө нэрийг цэвэр ариун байлгаж явах хэрэгтэй, хүндэтгэж өргөж явах хэрэгтэй гэдэг ийм санаа байж идэг. За өнөөдөр бол одоо техник технологи хөгжиж байна, эрх зүйн зохицуултч бас их нарийн болж байна. Нийгмийн олон талт харилцаа бий болсноос болоод хүний нэр төртэй холбоотой асуудал бас тодорхой хэмжээнд төндөгддөг тийм. За заримдаа хохирох асуудал ингэж үүсдэг ийм асуудлууд байдаг. Тэгэхээр өнөөдөр бол хоёулаа энэ хүний нэр төртэй холбоотой эрх зүйн зохицуултын талаар бол бас одоо Монголын хууль тогтоомжийн хүрээнд дэлхийн нийт одоо юу гэж ойлгох энэ төвшөнд бас нэг ярилцъя гэж бодож байна. За та миний одоо яг эхэлж хэлэх гээд байгаа асуудал юу вэ гэхээр ер нь нэр төр алдар хүндэж ер нь юу юм бэ? Энэ өөрөөр хэлбэл хууль тогтоомжоор яаж тодорхой зохицуулагдсан бэ? Энэ талаар ингээд яриагаа эхлэе. За баярлалаа. Ингээд энэ өдрийн бидний подкастыг хүлээн авч сонсож байгаа эрхэм хуульч, судлаач, нийт сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За хүний нэр төр гэдэг нэр төр ажил хэргийн нэр хүн гэдэг ойлголт бол ерөнхийдөө тухайн хүний мөн чанар, зан чанар, одоо хувийн өөрийгөө үнэлэмж хийгээд түүнийг илэрхийлэх гол үндсэн асуудлыг бол тодорхойлон томьёолж өгдөг чухал одоо ухагтхан ойлголт байдаг. За энэхүү ухагтхан ойлголтын хувьд бол нэр гэж өөрөө юу хэлэх вэ? Нэр төр гэж одоо ямар ойлголтыг за хүний нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гэдэг томьёоллоор нь одоо нэг бүрчлэн тайлбарсан тайлбарууд бол одоо хууль зүйн нэр томьёоны тайлбарт хийгээд Монгол улсын үгзүйн тайлбар төлөвчөгт бол тодорхой дурдж өгсөн байдаг. За ингэхдээ одоо дээрх тайлбар дээрх тайлбарыг одоо би нэг бүрчлэн одоо уншиж сонирдуулах нь бол төдийлөн ач холбогдолтой биш баг. Гэхдээ бид бол одоо ерөнхий одоо амьдралын хүрээнд нийтлэгтэй бид хүний нэр төр гэдэг ойлголт бол тухайн хүний одоо өөрийн гэсэн үзэл бодол, мөн чанар, зан чанар, за бусдад өөрийгөө илэрхийлэх илэрхийлэмжийн одоо томьёол юм а гэж бол ойлгодог. Харин одоо түүний алдар хүнд, за ажил мэргэжлийн нэр хүнд гэдэг ойлголтыг бол олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байдал түүнийг одоо нийт одоо хүрээлэн байгаа хүмүүсийн хүлээж авдаг өнцөг, за мөн одоо ажил мэргэжлийн ур чадвар, за ирээдүйд одоо бий болгож болох өсөн нэмэгдүүлэх нэр хүнд, за нийгэмдээ оролцоо олгож бүтээж болох одоо авьяас бэлгээр нь тодорхойлон түүнийг бол алдар хүнд, ажил мэргэжлийн нэр төр гэдэг агуулгаар бол ерөнхийдөө бид бол ойлгож болдгоо. За үүнийг монгол хэлний маш гоё тодорхой ойлгомжтой товч бөгөөд эрдэмтэн судлаач Тэмүүлэн багш бол оршихуйн эрх гэдэг нэр томьёонд бол томьёолон сүүлд одоо дурьссан байсан, тодорхойлон гаргаж ирсэн байсан. За ийхүү оршихуйн эрх гэж тодорхойлохдоо уг оршихуйн эрх нь өөрөө тухайн хүний мөн чанар болоод одоо дотоод гадаад нөхцөл байдлыг одоо бүрдүүлж байгаа бүхий л одоо бүрдэл хэсгүүдийг хамааруулан үзнэ гэж тодорхойлсон байгаа. За ингэхдээ хүний одоо үзэл бодол хийгээд дотоод сүнслэг мэдрэмж мөн цаашлаад гадаад одоо бие галбир тийм ээ түүний дуу хоолойны өнгө зэрэг нь бол одоо өөрөө одоо хүний тэр оршихуйн эрхэд бол хамаарна гэж ингэж ерөнхийдөө тодорхойлж өгсөн. Монгол хэлний бол хамгийн ойлгомжтой эргэлзээгүй товч бөгөөд тодорхой томьёолж өгсөн томьёол болжээ гэж судлаач миний хувьд бол харж байгаа. За ер нь бол нийгмийн харилцаа хөгжих, за технологийн хөгжлийг дагаад одоо энэ хүний нэр төр алдар хүндтэй холбоотой эрхийн зөрчлийн хэлбэрүүд маш олон төрөл болж байна. За энэ олон төрөл болж өргөжж байгаатай холбогдуулан түүнээс үүдэлтэй үр дагавар өөрөө маш хорон
одоо өргөн гүн гүнзгий үр дагавартай болж бий болж байгаагаар одоо энэ цаг үед бидний анхаарлаа хандуулвал за цохилтой сэдвүүдийн нэг болж бол ялцчгүй тулгамдж байгаа асуудал мөн гэж бол харж байгаамаа. За хууль зүйн үүднээс нь авч үзэхэд бол нэр төр алдар хүнд түүний ажил мэргэжлийн нэр хүндтэй холбоотой асуудлыг бол Монгол улсын үндсэн хууль, иргэний хуульд тусган одоо баталгаажуулж өгөхдөө за эрэгтэй хүний нэр хүнд одоо ажил хэргийн нэр төр ийм байна. Эмэгтэй хүнийх ийм байна гэж бол одоо ялган хуульч тусгаж өгсөн зүйл бол байхгүй. Тэгэхээр эндээс бол бид юу гэж ойлгох вэ гэхээр хууль зүйн үүднээсээ бол энэ төрлийн одоо эрхийн эрх бол одоо хүүсийн ялгаатай байдлаар зохицуулагдсан зохицуулт байхгүй учраас одоо хүүсэн дээр одоо ялгамжгүйгээр одоо тэгш хэлбэртэй бидэрт одоо зохицуулагдаж өгсөн тэгш эрх олгоцсон гэж бол харж болж байгаа юм. Гэтэл нөгөө төгөөр буюу 2 дугаар хувилбараар бид нийгэм одоо соёл сэтгэлгээний үүднээс авч үзэх юм бол энэ бол ялгаатай хүлээж авч байгаа нийгмийн одоо гендрийн хэвшмэл одоо буруу ойлголттой холбоотойгоор хүүсийн асуудал бол маш нарийн яригддаг. За энэ асуудал дээр одоо хүүс тухай бүрд нь авч үзэх юм бол эмэгтэй хүнийг одоо эмэгтэй хүн гэдэг ойлголт бол өөрөө маш төлөв даруй, уян, налархай, зөөлөн тийм одоо хайр халамжтай, инэрэн нинжингүү байх ёстой гэх мэтчлэн энэ одоо гендрийн хэвшмэл ойлголтуудыг бол тавьдаг. Тэгэнгүүтээ яг энэ хүлээлтэд хүрэхгүй болоод ирэнгүүт тухайн эмэгтэйн одоо гадаад биеийн байдал, зан характер, за цаашлаад одоо бэлгийн чиг хандлага те бэлгийн амьдралтай холбоотой энэ чиглэлийн одоо шүүмжлэлт хандлагуудыг бол өрнүүлж эхэлдэг. За эрэгтэй хүмүүсийн хувьд бол одоо эрэгтэй хүн гэдэг үндсэн ойлголт нь бол хүчрхэг байх ёстой, айл гэрийн ноён нуруу байх ёстой, одоо хугарахгүй, шантрахгүй, тууштай байх ёстой, санхүүгийн чадамжтай байх ёстой гэх зэрэг одоо энэ мөн ерөнхий одоо энэ гендрийн хэвшмэл ойлголтуудынхаа хүрээнд авч үзээд за эрэгтэй хүн ямарваа нэгэн байдлаар одоо төрүүлж өөрөө сэтгэл хөдлөлөө илэрхийлэх эсвэл одоо сэтгэл зүйн хямрал төрсөн үед одоо ингээд уйлах тий. За магадгүй одоо санхүүгийн одоо хямралд өртсөн яг цаг дорн тухайн хүнийг эр хүн байж арчаагүй юм. Эр хүн байж уйлаад гэл ингээд тий шүүмжлэлт хандлагаар түүнийг дорд үзэх энэ байр сууриас ханддаг. За энэ хоёр хүүсээс гадна мөн цаг үе одоо хөгжиж байгаатай холбогдуулан дэлхийн нийтэд одоо 3 дахь хүүсийн асуудал буюу бусад хүүсийн асуудал хөндөгдсөн. За энэ бусад хүүстэй холбоотой асуудлын хүрээнд бол масс дийлэнхтэй бол бусад хүүсийн асуудал бол өөрөө байглаас заяагдмал хүүс бол биш. Тэгэхээр энэ бол энэ хүүсийг одоо сонгож байгаа хүний өөрийнх нь онцлог бол бас зүй бус байгаад байна. За өөрөө одоо уул хүн нь болохгүй учраас л энэ буруу хүүстэй байгаа юм. Гих мэтчлэн одоо хүлээж авахгүй байх, гадуурхах тий тухайн хүний нь өөрөө одоо ёс суртахууны зүй бус чиг хандлагатай хүн гэж ингэж томьёолох энэ одоо гендрийн хэвшмэл буруу ойлголтоос үүдэлтэй юм ялгаа одоо хандлага нэр төр алдар хүндийн эсрэг зөрчлүүд бол түгээмэл тохиолддог. Гэтэл одоо бид цаг үеийнхаа хөгжлийг дагаад энэ хүүсийн одоо ялгамжтай байдал буюу одоо гендрийн хэвшмэл буруу ойлголттой холбоотой энэ хүний эрхийн мэдрэмжгүй одоо хандлага одоо өөрсдөө ч мэдгүй хийж байгаа тэр хүний эрхийн халтлагууд одоо таслан зогсоох энэ одоо арга барилд одоо суралцах зайлшгүй хэрэгцээ шаардлага үүсэж байна гэж бол харж байна. Одоо Монгол улс чинь ардчилсан тогтолцоог сонгоод 30 гаруй жил болчлоо. Одоо энэ бүхэл бүтэн нэг үе яваад баг дуусчих гэж харахаар тийм ээ. Тийм тэгэхээр тэр хооронд ч одоо ингээд дараагийн үе гарч байна. Хүмүүсийн одоо эрх зүйн ухамсар, мэдлэг, хүний эрхийн мэдрэмж тийм ээ. Мэдрэмжтэй байдал бас өөрчлөгдөх ёстой. Ингээд л одоо хуучин нийгмийнхаа буурангуй соёлыг бас аваад яваад иж болохгүй юм чи хөгжих ёстой тийм үү. Тийм. Тэгэхээр тиймэрхүү юмнуудыг бол бас гаргаж болохгүй нэ одоо цааш бол хүмүүс бас анхаардаг байх хэрэгтэй тийм ээ. Тийм шүү дээ. Тий. Тиймэрхүү зүйл бодогдож байна. За ер нь бол яг хүний нэр төр алдар хүнд гэдэг бол зөвхөн дотоодын эрх зүгээр зохицуулагдахаас гадна олон улсын ч гэсэн хэмжээгээр зохицуулагддаг ийм зохицуулттай гэж байгаа. Тэгэхээр энэ талаар та бас эрх зүйн зохицуултууд нь ер нь ямар шүү байдیں۔ Хүний нэр төр алдар хүндийг олон улсын гэр экономиктой яаж тусгай зохицуулсан байдیں тийм ээ. За дотоодын хууль тогтоомж төрөнд нь одоо яаж нийцсэн байдیں биднээс бас ялгаатай юм зохицуултууд байдیں үгүй юм уу гэдэг тэр талаас нь тань ярих уу.
хүний одоо нэр төр алдар хүндийг хамгаалах асуудал бол ганцхан дотоодын гэлтгүй олон улсын түвшинд бол одоо наривчлан зохицуулагдсан их сурвалжууд бол байдаг. За үүний хамгийн одоо нэгдүгээр үндсэн их сурвалж бол мэдээж хүний эрхийн түгээмэл тунхаглал байдаг. За хүний эрхийн түгээмэл тунхаглалын одоо 12 дугаар зүйлд бол одоо хэний ч хувийн болон гэр бүлийн амьдрал, орон байрны халтшгүй байдал, цагт харилцааны нууцад одоо халтахгүй байх гэдэг энэ эрх зүйн зохицуултыг бол тусгаж өгснөөрөө тухайн хүний одоо нэр төр одоо алдар хүнд, цагт харилцааны нууц буюу хувийн амьдралтай холбоотой асуудал бол халтшгүй тархан байх ихэд хамааруулан одоо тусгаж өгсөн. За энэ одоо үүргийг бол энэ хүний эрхийн түгээмэл тунхаглалыг одоо дагаж мөрддөг олон улсын гэрээ конвенцэд нэгдсэн одоо орнууд бол дагаж мөрдөх үндсэн чиг үүргийг бол хүлээдэг. За мөн одоо иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 17 дугаар зүйлд бол мөн одоо энэ хувийн амьдралын халтшгүй байдал тий хувийн амьдралд нь хөндлөнгөөс оролцохгүй байх тухай асуудлыг бол журамлан зохицуулж өгсөн байдаг. За үүнээс гадна одоо Европын хүний эрхийн конвенц гэж бол байгаа. Энэ бол одоо бүс нутгийн одоо гэрээнүүдэд наривчлан тусгаж өгсөн зохицуулт байдаг. За уг конвенцийн 8 дугаар зүйлд бол мөн одоо энэ хувийн болон гэр бүлийн амьдралаа хүндэтгүүлэх хэрэг гэж бол хуульчлан тусгаж өгсөн байдаг. За энэ хүрээнд бол одоо үндэсний хууль тогтоомжиндоо наривчлан тусгаж одоо энэ эрхийг баталгаажуулж өгөхийг бол олон улсын гэрээ конвенцэд нэгдсэн орнуудад мөн үүрэг болгож журмалж өгсөн байдаг. За манай орн ч гэсэндээ мөн эдгээр гэрээ конвенцуудыг дагаж мөрддөг орны хувьд бол үүргээ бол албажуулж холбогдох хууль тогтоомжуудад бол баталгаажуулж өгсөн байдаг. За дотоодын хууль тогтоомжийн анх дугаар их сурвалж гэвэл мэдээж одоо бид үндсэн хуулийн 16 дугаар зүйлийг бол дуртахын зүйтэй. За энд бол одоо хүмүүр одоо халтшгүй үндсэн халтшгүй чөлөөтэй байх эрхтэй, гэр бүл цагт харилцааны нууцаа хамгаалуулах тий эрхтэй гэж тусгаж өгсөн. За манай үндсэн хуулийн нэг онцлог бол хүний халтшгүй тархан байх эрхийг хуульчилж өгөхөөсөө гадна за 17 дугаар зүйлдээ бол мөн одоо үүрэгж болж өгсөн байдаг. Иргэн бүр одоо хүний одоо халтшгүй байх тэр нэр төртэй байх эрхийг бол одоо хүндэтгэх хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх гэдэг энэ журам дүрийг бол сахин биелүүлэх үүрэгтэй гэж хуульчилж өгсөн байдаг нь бол суур одоо эрх зүйн баримт бичигт бол уг эрхийг бол маш сайн журамлан тусгаж зохицуулж өгсөн байна гэж бол харах боломжтой байгаамаа. За үүнийг дагуулад одоо салбар эрх зүйн хууль тогтоомжууд бол иргэний эрх зүйн хуулиар тусган баталгаажуулж өгсөн байдаг. За энд бол одоо иргэний хуулийн 21-р зүйлд бол иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрхэн зөрчигдсөн этгээдээс одоо няцаалт хийх, уучлах ухааг шаардах хэрэгтэй гэж зохицуулж өгсөн байдаг. За энэ нь бол одоо тухайн этгээдийн тэр субъектив эрхийг бол баталгаажуулж өгснөөрөө тухайн этгээдэд шаардах эрх үүсгэж өгч байгаа хамгаалтын нэг хэлбэр бол болж чадсан гэж хардаг. За уг эрхийн одоо хэрэгжилт тэй холбоотой зохицуултыг мөн иргэний хуулийн 497 511-р зүйлүүдэд бол тусгаж өгсөн байдаг. За үүнээс үүдэлтэй одоо тийм энэ нэр төр алдар хүндэд халдсан, ажил мэргэжлийн нэр хүндэд халдсантай холбоотой зөрчлөөс үүдэлтэй гим хор үүссэн бол одоо түүнийг нэхэмжлэн гим хорын хохирлыг нөхөн төлөвлөх эрхтэй хэмээн одоо тусгаж өгсөн нь бол энэ эрхийн одоо суур баталгаажилт бол олон улсын хийгээд дотоодын одоо эрх зүйн баримтчигт бол хангалттай тодорхой сууж өгсөн байна гэдгийг бол харуулж байна гэж үздэг. За манай улсад бол эрүүгийн хууль болон зөрчлийн тухай хуульд бол холбогдох зохицуултууд бол тодорхой хугацаанд тусгагдж ирсэн. Одоогийн байдлаар бол эрүүгийн хуулийн 13-14 дугаар зүйлд тусгаж өгсөн байсан худал мэдээлэл тараах буюу хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд одоо халдаж илт худал мэдээллийг олон нийтэд тараасан болвол гэдэг энэ зүйл анги одоо тусгагдж өгсөн байсан дээр үндсэн хуулийн цэцээс одоо холбогдох дүгнэлтийг гаргаж одоо тодорхой хугацаанд бол тодорхойгүй хугацаагаар бол төтгөлзүүлсэн ийм шийдвэр бол саяхан гарсан байгаа. За үүнтэй холбоотой одоо зарим зүйлийг одоо судлаачдын байр суурьтай холбоотой зүйлийг бол бид дэлгэрүүлээд ярьж бол бас болох байхаа гэж бодож байна. Зөрчлийн тухай хууль дээр бол 2017 онд анхны одоо хүний нэр төрийг гутаасан нэр төр алдар хүндийн эсрэг зөрчилтэй холбоотой одоо зөрчил шалган шийдвэрлэх тухай асуудлыг бол тусгаж өгсөн байсан. За уг зохицуулт бол 2020 онд эрүүгийн хуульд хүний нэр төр алдар хүндтэй холбоотой
зохицуулалт орсноор одоо хүчингүй болсон. За зөрчлийн тухай хуульд бол маш богино хугацаанд тусгалаа олж исэн хэдий ч одоо статистик тоон судалгааг харахад бол маш сонирхолтой үзүүлэлт гарсан байдаг. За энэ нь бол одоо 2017-оос 2020 оны хооронд зөрчлийн тухай хуульд энэ төрлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа явагдахдаа нийт одоо 49 хэвлэл мэдээллийн байгууллагт одоо нийт 98 сая төгрөгийн одоо торгуул оногдуулсан ийм шалган шийдвэрлэх ажиллагаа хэрэгжүүлж өгсөн гэдэг ийм дүгнэлт хүрсэн байдаг. За гэтэл энэ нь өөрөө эргээд одоо дагалдах эрхүүдтэй холбоотой маргаануудыг бол эрдэмтдийн дунд бол дагуулсаар ирсэн. Энэ нь өөрөө юу вэ гэхээр хэвлэл мэдээллийн одоо хэвлэл нийтлэх эрх, за иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй холбоотой хөндөгдөж гарч ирж байдаг. За тэрийн болгон одоо энэ зөрчлийн хуулиар журмалсан асуудлыг зөрчил торгуул одоо ногдуулаад байгаа нь өөрөө яг иргэдийнхээ эрхийг хамгаалж чадаад байгаа мó. Тэр хүний нэр төр алдар хүндийг одоо зөрчилтэй холбоотой хэрэг маргааныг таслан зогсоод чадаад байгаа мó гэдэг дээр эргэлзээд агуулж маргаан сэргээгчтэй шүү дээ тийм үү? Сэргээгч буюу одоо тийм шүү дээ одоо торгоод өнгөрөх биш одоо зөрчигдсөн эрхийг сэргээх нь л гол зорилго байгаад байгаа шүү тийм. Гэтэл одоо хуулийн мөн чин зорилгоо одоо хэрэгжүүлж чадчих нүггүй юу гэдэг дээр бол маргаан дагуулсаар байсан. Тэгвэл одоо энэ бол хуулийн залт хүчингүй болцсон байгаа учраас энэ дээр дэлгэрүүлж ярих нь бол илүү цаахаа гэж бол бодож байна. Тэгвэл үндэсний хэмжээнд бол бид одоо энэ эрхийн хамгаалтыг бол тодорхой хэмжээнд хийхийг зорьсоор ирсэн нь бол харагдаж байна. Тэгвэл нийгмийн харилцаа өөрөө тасралтгүй хөгжиж явдаг баялаг харилцаа учраас бид энэ төрлийн одоо эрх зүйн зохицуулалтаа бол мөн дагуулад одоо ингэж баяжуулж явах нь бас зүйтэй юм болов уу гэдэг нь энэ практик судалгаа статистикаас харагдаж байна гэж үзэж байна. За ер нь бол яг хөө тэгээ саяныхтар ингээд хэлэхэд бас бид нар одоо энэ хүний оршихуйтай холбоотой эрхийг үндэсний хуульд домж олон улсын гэрээ конвенцаар ингээд зохицуулагддаг. Бас дээрэс нь одоо энэ хувийн нууцын тухай хууль гэдэг байгаа тийм. Хувийн нууцын хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль гэж байгаа шүү дээ сүүл бодлого. За тэгээ байгууллагын нууцын тухай хууль гэдэг. Энэ болгон маань эргээд энэ одоо нэр төр алдар хүнд тухайн одоо мэдээллийг зөвшөөрөлгүй нийтлснээс ч юм уу те болж одоо хөндөгдөх юм эрсдэлтэй учраас энэ хууль тогтоомжууд бас гарсан байдаг гэж ойлгож байгаа. За мөн энэ хуулиуд бас энэ үндэсний хамгаалтын эрх зүйн одоо хамгаалтын тогтолцооны нэг хэсэг гэж ойлгож бас болох юм тий. За ер нь бол одоо энэ хүний нэр төр алдар хүндтэй холбоотой халтлагууд бол бас энэ сошиал медиа ашиглаад тийм ээ. Ер нь бол их байна гэж би бол хардаг. Ингээл одоо юу гэдэг фэйсбүүкээр ингээл сошиал платформуд ингээл ашиглаа явж хатчил үнэн мэддэхгүй ингээл янз бүрийн мэдээлэл явж идэг тий. Тэгэл тухайн мэдээлэлс бол одоо юу гэдэг замаагт үнэн байж болно тийм үү. За тэр мэдээлэл нь одоо нөгөө нэг хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиараа хитээш задруулж болохгүй бас нууц байж болно шүү дээ. Хувийн тэр өөрийн оршихуйтай холбоот тийм ээ. За дээрэс нэмээд одоо юу гэдэг ийм хадлагын төрлүүд байгаад эргээд тэрний үр дагаврыг арилгах гэхээр мэдээж хүний сэтгэл зүй гэж хүн чинь сэтгэл зүй юм тийм ээ. Тэгэхээр нөгөө сэтгэл зүй эргээд яг хэвийн байдалд өмнөх шиг байдалд орох уугүй юу? Нийгэм тэр хүнийг яг өмнөх шиг байдлаар хүлээж авах уугүй юу те? Тийм одоо өөрөөр хэлбэл энэ төрлийн эрх зөрчигдснөөрөө эргээд одоо хэвийн байдалд нь оруулах маш хүнд гэж хардаг. Ер нь бол эргээд хизээж хэвийн байдалд орохгүй ч байх эрсдэлтэй тийм ээ. Тийм байдаг. Тэгэхээр энэнийг бас одоо дотоодын хууль тогтоомжоор бид нэр хэрхэн одоо тогтоож үр дагаврыг харилцагд юм бэ? Энэ талаар таас мэдээлэл. Яг миний нөгөө одоогоор үзэж харсан судалсан зүйлүүд дээр бол судлаачдын хувьд бол бас ийм өрсөлдөөнтэй байр суурь илэрхийлэгдэж байгаа зүйл бол ажиглагдж байгаа. За миний нэг сүүлд уншсан судалгаан дээр бол Английн судлаачид бол хоёр одоо байр суурьтай байна гэж бол дурдсан байсан. За нэг хэсэг нь бол одоо энэ хүний одоо сэтгэл санааны охирол очроод байна л гэсэн үг шүү дээ. Нэг талаараа бол энэ нэр төр алдар хүндтэй холбоотойгоор тий. За одоо яана намайг нийгэм ингэж хардаг болчлоо. Одоо яах вэ гэдэг айдас хүч. За нөгөө талаар одоо мэрэгжлийн салбартаа одоо үнэлэгдэхгүй болох ч юм уу тий. Энэ эрсдэлтэй холбоотойгоор тухайн хүнд одоо эдийн охирол бол ойлгомжтой бид ингээд тодорхойлон тогтооч болж байна. Эдийн бус охирол буюу одоо хамгийн тодорхойлон тогтооход бэрхшээлтэй охирлын нэг хэлбэр бол сэтгэл санааны охирол байдаг. За сэтгэл санааны охиролтой холбоотой эрдэмтдийн байр суурь ямар байна вэ гэхээр нэг хэсэг эрдэмтэд бол сэтгэл санааны охирлыг буюу энэ гим хорын охирлыг бол тодорхой хэмжээнд ямар нэгэн байдлаар үнэлэн тодорхойлж одоо
тоон үзүүлэлтээр илэрхийлэх ёстой. За ингэж тоон үзүүлэлтээр илэрхийлсэний үндсэн дээрээс тодорхой хэмжээний тохирох хувийг бол заавал нөхөн төлөвлөх ёстой. За бүрэн ингээд илэрхийлж гаргаж чадахгүй ч гэсэн тодорхой хэмжээнд энийг мөнгөний төлбөрөөр барагдуулснараа тухайн хүнд учирж байгаа тэр сэтгэл зүйн хохирлын тодорхой хэсгийг буюу зарим хэсгийг бид одоо төлж байгаамаа гэж бол ойлгож болно гэж бол зарим судлаачид бол үзээд байгаа юм. Гэтэл зарим хэсэг судлаачид бол юу гэж үзээд байна гэхээр сэтгэл санааны хохирол за энэ өргөн хүрээндээ бол гим хорийн хохирол бол өөрөө тон хэмжээст багтах боломжгүй, тон хэмжээсээр илэрхийлэгдэх боломжгүй үзүүлэлттэй ойлголт байдаг. Тон хэмжээсээр илэрхийлэгдэх боломжгүй гэдэг нь өөрөө асар үн цэнтэй ойлголтоо. За энэ асар үн цэнтэй ойлголтыг тон хэмжээст багтааж илэрхийлж байгаа нь өөрөө зүй бус асуудал. За ингээд зүй бус асуудлыг одоо гим хорийн хохирол одоо хүний нэр төр алдар хүндтэй холбоотой ойлголтыг бол яг Европын холбоонд бол одоо Европын орнуудад бол ерөнхийд нь юу гэж ойлгож байна хэрэг ёс зүйн одоо хохирол гэж үзээд байгаа байхгүй. Ёс зүйн хохирол гэж үзээд байгаа. Тэгэнгүүтээ энэ тон хэмжээст багтахгүй энэ ёс зүйгүй одоо багтахгүй зүйлийг тон хэмжээст буулгаж байгаа нь өөрөө ёс зүйгүй. За тэгээ энэ ёс зүйгүй үйлдэлээс үүссэн хохирлыг зөрүүлээд ёс зүйгүй хэлбэрээр нэгж байгаа нь өөрөө зүй бус ойлголт юм аа. Гэж ингэж тодорхойлж байгаа нэг хэсэг судлаачдын байр суурь байгаа. Гэхдээ одоо хууль зүйн шинжлэх ухаанд бол бид нүдэнд харагдаж гарт баригдаж байгаа нотлох баримтаар тодорхойлогдож байгаа зүйлийг бол үнэлж дүгнж ирсэн. За үүнийхээ дагуу бол бид тэр тон хэмжээст оруулж үнэлж дүгнж байгаа энэ зүйлийг бол одоо хууль зүйн практикт бол түлхүү хэрэглэх нь зүйтэй гэдэг байр сууриас арай нэг давуу байр суурьтай одоо тодорхой аргачлалын дагуу тийм ээ тодорхой хэмжээст шилжүүлээд мэрэгчсэн шинжээчдийн түнхэлтэн дээр тулгуурлаад энэ гим хорийн хохирлыг бол тодорхойлон тогтоох энэ одоо үйл явц бол одоо өрнөж явж байна гэж бол ойлгож байгаа. За манай дотоодын нөхцөл байдалд бол одоо гим хорийн хохирлын нөхөн барагдуулах те нөхөн төлөвлөх энэ практик бол шин тутам одоо орж ирж байгаа асуудал. За энэтэй холбоотой одоо үнэлгээ тогтоох аргачлал за үнэлгээний жишгүүд бол одоо шин тутам мөн тогтоод одоо практик жишг тогтох гээд ингээд бид нар одоо дөнгөж хөл дөрөө тэнцэж эхэлж шүү дээ тий. За үүнтэй холбоотойгоор бол одоо тогтоож эхэлж байна гэж бол харж бас болохоор практик кейсүүд бол байна. За яг хөө дотоодын судалгааг ингээд хараад ажиглаад байхны нэр төр алдар хүндтэй холбоотой хэрэг маргаануудад бол одоо жилээс жилд бол өсөн нэмэгдэж байна. За нэг 3 жилийн дундаж статистик харахад бол эрүүгийн шатны шүүхүүд бол одоо 120-оос одоо 180 ч юм уу тийм ингээд одоо анх одоо 120 гардаг байсан бол одоо 3 жилийн дараагаар 180 гардаг болчиход байна ч юм уу. Иргэний шатанд бол одоо ингээд 100 гардаг байсан бол 150 гардаг болчиход байна гэд тэ ингээд энэ одоо шүүхэн шатанд одоо гомдол гарч одоо хэрэг үүсгэж одоо шалгагдаж хилцүүлэгдэж байгаа хэрэг маргааны тоо бол ингээд өсөн нэмэгдэж байна. За эдгээрээс шийдвэрлэгдэж байгаа кейсүүдээс нь ингээд аваад үзье гингүүт яг эцлэн шийдвэрлэгдэж одоо сэтгэл санааны хохирлыг шийдвэрлсэн ийм кейс бол тун цөөхөн байдаг. За эдгээр кейсүүд дундаас ингээд хамгийн өндрөөр одоо сэтгэл санааны хохирлыг тогтоосон кейсийн дүнг харах юм бол 20 сая төгрөгөөр одоо сэтгэл санааны хохирол төлж барагдуулсан ийм шүүхэн шийдвэр бол гарч ирсэн. Ийм судалгаа бол одоогоор байна. За энэ сэтгэл санааны хохиролтой, гим хорийн хохиролтой тий энэ нэр төр алдар хүндтэй холбоотой хэрэг дээр үүсэж байгаа гим хорийн хохиролтой холбоотой сонирхолтой кейсүүд бол олон улсын түвшинд бол бас байдгийм байна. За сонирхож одоо судалж үзэхэд бол бүх найрамдах хятад улсад бол одоо ингээд нэгэн зохиолч одоо өөрийнхөө бүтэн номоор тий хүнийг доромжилсан ийм кейс гарсан байгаа юм. За тухайн кейсийг ингээд сонирхоод судлаад үзэнгүүт тухайн зохиолчийн номыг ингээд аваад гарч ирсэн хүн бол тухайн номон дээр одоо хин нэгэн этгээдийг доромжилсан ном байна гэж бол ойлгохгүй юм байна. Тухайн номыг ингээд эхнээс нь дуустал ингээд өгүүлэмжтэй үгсэгүй уншсан хүн бол кодчлын онлын дагуу за энэ нөхөр бол тэрийг доромжлоод байгаа юм байна. Тэр этгээдийг доромжилсан юм байна гэдэг өгүүлэмж агуулга бүхий ийм утга зохиолын ном бол гарсан байна гэдэг ийм одоо маргаан бол гарсан одоо мэдээлэл бол байна. Сонирхолтой кейс тий. За мөн үүний дараагаар бол Латви улс байна. За Латви улсад бол нэг хосуудын маргаан үүссэн байгаа юм. За энэ ямар асуудал үүссэн гэхээр
хосууд одоо сүү тавиад нэлээдгүй хугацаанд тамдирсан. Ингээд тодорхой хугацааны дараагаар гэрэлтэй ингээд одоо батлуулахаар тийм ээ алавжуулахаар хормын ёслолоо ингээд зарлсан маш олон хүмүүсийг уурсан. За ингээд хормын ёслолын үйл ажиллагаа амжилттай явж итэл нөгөө ингээд хосууд бие биендээ амлалт өгдөг үе шат байдаг. За энэ үйл ажиллагааны явцад бол сүт бүсгүй гэрэлтээсээ татгалзах буюу сүт залуутайгаа одоо хормоо ихээсээ татгалцсан шийдвэр гаргасан. За үүнээс үүдэлтэйгээр одоо сүт залууд бол одоо асар их хэмжээний гэморын хохирол учирлаа, нэр төр алдар хүндэд халдсан асуудал боллоо гэдэг ингээд шүүхэд зарга мэдүүлсэн ийм кейс мөн гарсан байгаа юм. За эндээс ингээд бид юу гэж харж ойлгож болох вэ гэхээр тухайн хэрэг маргааны өөрөө санаа зорилго тийм ээ сэтэл нь өөрөө юу юм хор орчгийн цар хүрээний үеийн гэдгээс хамааруулаад бид бол энэ дээр одоо үнэлгээ тогтоох аргачлал за гим хорийн хохирлын үнэлгээ харилцан адилгүй гарахаар байгаамаа гэдгийг бол ингээд харж болохоор хөвгчлөлтэй кейсүүд юм уу гэдэг үүднээс бол би бас энд дурдлаа. Ер нь бол гэхдээ яг энэ Тэмүүлэн багшийн тодорхойлолт төр хэлж байлаа. Энэ оршихуй эрхтэй холбоотой энэ хадлага ямар ч хэлбэрээр байж болж шүү дээ. Хүн зохиол хичээл сууж. Тэ. Тэгэнгүүт юу гэдэг яг нөгөө олон нийт цуглаад ингээд ойр дотны бүх хүмүүс одоо нийгмийн хүрээлэн л гэсэн үг шүү дээ. Тэр хүний цуглуулж байгаа тэн дээр нь бас алдрууд нэр хүндэрд нь харлах гэдэг ийм зүйлүүд бас байна тий. За сошиалар бол одоо бүр тамдаг байхгүй тийм үү. Тийм байд юм байна. Бас наадах чи сонирхолтой. Хоёросоо бодож байгаа үг кейс дээ шүү. Харин би бүр гайхаад фүү энэ ч одоо ямар сони юм бэ гэд бас нэг сонирхолтой кейс дурдах юм бол мөн латив басд гарсан байгаа байхгүй энэ нөгөө зээлийн мэдээллийн санд алдаатай мэдээлэл шивснээс болоод мөн сүт бүсгүүтэй хаягдлаа гэж одоо тэр зээлийн мэдээллийн санд гомдол гаргасан ийм кейс бол мөн гарсан байгаа. Нөгөө зээлийн мэдээллийн санд өртөө итгээд бүртгэгчэнгүүт тухайн хүний одоо нэр турд хохирол учруулах хөцтэй мэдээлэл болж орж ирсэн. За үүнээс бол одоо миний хувийн амьдралд бол одоо асар их хор хохирол одоо гим хорийн хохирол учирлаа гэдэг ингээд гомдол гаргасан ийм кейс байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь нөгөө санаатай юу хайхрамжгүйгээс өссөн үү гэд тэ. Энэ асуудлууд бол бас нарийн нюанстай авч хэлцэхгүй бол болохгүй ийм асуудлууд байгаа юм. За мөн одоо та түрүү ярьжсэн нөгөө хувийн орон зайн асуудалд бол бас их халтж байна тий. Зарим зүйл бол одоо бас нийтэд дэлгэж болох асуудал байна, болохгүй асуудал байна гэд ингээ ярьжсэн. За энэ тухайн асуудлыг бол Тэмүүлэн багш мөн одоо дүгнэлтэн дээр үндсүүлийн цэцэд гаргасан дүгнэлтэн дээр айгүй гоё тодорхой томьёолж оруулж ирсэн байсан. За энэ нь өөрөө хүрээний онол гэдэг онолыг гаргаж ирсэн байсан. Германы эрдэмтний гаргасан энэ хүрээний онол гэдэг зүйлээр бол одоо хувь хүний эрх ашиг, нийтийн эрх ашиг гэдэг ойлголт бол зааглагданаа. За хүрээний онолоор бол нийтийн олонхын тий нийтийн хүрээ гэж байна. За нийгмийн хүрээ гэж байна. За энэ нийгмийн хүрээ бол хүний ажил мэргэжилтэй холбоотой хүрээ байна. За энэ хүрээнд бол ажил мэргэжилтэй холбоотой мэдээллийг бол нээлттэй байлгаж болно тий. Тэгэнгүүт дахиад хувийн хүрээ гэж байна. Энэ хувийн хүрээ бол би магадгүй төрөл төрөстийнхөө хүрээнд байж болж байна тийм ээ. Гэтэл интим хүрээ гэж бас байна. Энэ интим хүрээнд бол зөвхөн ганцхан бие мэдэх цор ганц бие мэдэх тийм хувийн одоо энэ нууц мэдээллүүд бол энэ интим хүрээний эрхэд хамаарнаа гэж ингэж тодорхойлон тайлбарлсан байсан. За тэгэхээр энэ нь өөрөө юу илэрхийлээд байна вэ гэхээр нөгөө мэдээж нийтийн эрх ашиг сонирхол нэгдүгээрт байна. Гэхдээ нийтийн эрх ашиг сонирхол нэгдүгээрт байсан ч гэсэндээ хувь хүний тэр интим хүрээний эрхэд хамаарах зүйлийг бол хизээч задлж болохгүй, энийг хуулиар сахин хамгаалах ийм зүйл бол байна. Тийм магадгүй энэ одоо интим хүрээний одоо эрхийн асуудал бол магадгүй тухайн хүний оршихуй эс оршихуйтай холбоотой чанд нууцуд байж болцсохгүй гэж үзэж байгаа байхгүй юу. Тэгэхээр манай улсын хувьд бол энэ интим хүрээний эрхийг бол тэр хувийн мэдээллийн нууцын тухай хуулиар чандлан хамгаалж өгсөн байгаамаа гэж бол тодорхойлж харж байгаа юм тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол Тэмүүлэн багшин тэр оршихуйн эрх гэдэг томьёолол бол маш гоё их хэлнэ болгож өгсөн томьёол байна. За мөн тэр хүрээний онол гэдэг ойлголтоор бол энэ одоо хүний алдар хүндтэй холбоотой тий тэр хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх хэрэг. За тухайн хүний тэр хувийн халтшгүй тархан байх эрх хоёрын энэ залгаа заагийг бол энэ хүрээний онолоор маш гоё ялгаж гаргаж өгсөн байна гэж бол судлаачийн хувьд бол харж байгаа. За одоо ингээд хүний нэр төр алдар хүнд одоо эн чинь бас ингээд нийгмийн гарал үүсэл эзэлж байгаа байр суурьаас хамаарат бас гашж байгаа албан тушаалаас хамаарат тийм ээ.
зарим хүмүүсийн мэдээлэл бол одоо олон нийтэд нээлттэй байх хэрэгтэй ч гэдэг юм. Ийм бас юм яриад байдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл хувь хүний нөгөө мэдээлэл авах эрх гэдэг зүйл бас хангагдах хэрэгтэй эсрэг зүйл яриад тийм. Тэгэхээр ер нь юу гэдэг одоо энэ хүний нэр дараа алдар хүндтэй холбоотой ямар нэгэн байдлаар хадсан энэ үйл ажиллагааг зөвтгөх ийм тохиолдол ер нь байд юм уу? Эрх зүйн зохицуултууд ер нь байна уу? Тийм. Яг одоо миний олж харснаар бол олон улсын түвшинд бол хоёр үндсэн аргачлалыг бол баримталж одоо энэ дээр бол одоо үнэлгээ хийгдэж байна гэж үзэж харж байна. Нэгдүгээр асуудал бол тэр шалгуурын асуудал байна. Одоо шалгуурын аргачлал гэж байгаа. За энэ шалгуурын аргачлалын хүрээнд бол 3 үндсэн шалгуурыг тавиад тухайн одоо мэдээлэл нь өөрөө хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хүрээнд хамаарах уу тий өдөр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэвлэл нийтлэг хэрэгэд хамаарах уугүй юу гэдгийг шалгах 3 шалгуур байна гэж харж байгаа юм. За нэгдүгээрх нь бол нөгөө хуулиар тогтоосон туйлын тодорхой эрх ашигын төлөө хуульд заасан хэм хэмжээний хүрээнд хийгдэж буй тухайн мэдээллийн зорилго нь. Хоёрдугаар асуудал нь буюу зорилтод зорилгыг хангахад чиглэсэн байна. Буюу одоо жишээ нь ямар нэгэн зорилтод үйл ажиллагаантай холбоотой мэдээллийг зориудаар оруулсан юм уу гэдэг. Энгийн жишээгээр миний ойлгож байгаагаар бол одоо сонгуул болохын өмнөхөн тийм ээ сонгуультай холбоотой мэдээлэл тараасан уу? Эсвэл ямар нэгэн одоо зохион байгуулалттай үйл ажиллагаа терроризмыг таслан зохицох зорилгоор мэдээлэл тараасан уу? Нийтийн сайн сайхны тул байж юу гэдэг. Зайлшгүй нэг зорилтод арга хэмжээний төлөө нэг зөрүүлсэн арга хэмжээ болгож тийм ээ энийг зохион байгуулалтад оруулж юу гэдэг нэг шалгуур байна. За 3 дахь шалгуур нь бол зайлшгүй нөхцөл байдлын үндсэн дээрээс энийг оруулсан байна уу гэдэг ийм 3 шалгуурыг хангаж байх юм бол энэ 3 шалгуур тэнцэж байх юм бол энэ бол одоо хэвлэл нийтлэх эрх чөлөөний хүрээнд бол нийтлэгдсэн байна гэдэг ийм үзүүлэлт одоо үнэлэлтэнд хүрнэ гэж байна. Гэхдээ энэ үнэлэлтэнд хүрч байгаа нь өөрөө дахиад нөгөө тэр хувийн нэр төрт халтсантай холбоотой тэр үзүүлэлтийг бол шалгах одоо шаардлагыг бол үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь өөрөө нөгөө санаа сэтлийг бол тухайн одоо үйлдэлийн санаа сэтлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм а гэж бол энэ шалгуур аргачлалыг бол гаргадаг юм байна. За хоёрдугаар асуудал нь одоо түрүүн бидний одоо дурдж ярьсан тийм ээ судлаач Эрдэмтэн Тэмүүлэн багшийн одоо гаргаж ирсэн дэлгэрүүлж тайлбарлсан хүрээний онолоор тодорхойлогддог юм байна. За тэр шалгуурт одоо хамаарсан тэр мэдээлэл нь өөрөө нөгөө хүрээний онолын хүрээ хязгаарт багтаж чадчихв. Гэдгээр одоо дүгнэлт өгж одоо үнэлгээ өгдөг энэ аргачлал байдаг юм байна. За ингээд энэ үнэлгээ шалгуур аргачлалын дагуу үнэлэлт өгөөд за үүнийхээ зэрэгцээ хувийн эрх ашиг сонирхлын эрхтэй ингээд зэрэгцүүлэн дэнсэлж одоо өрсөлдүүлж үнэлэлт дүгнэлт өгдөг ийм аргачлал бол олон улсын түвшинд бол түлхүү ажиглагдж байна гэж бол харж байна. За манай улсын хувьд бол одоо ямар ч байсан бид бол одоо эрүүгийн хуулийн 13-14 дээр бол эргэлзээ тэнэгэлзээ үүсэл практик дээр одоо ихэвчлэн эрүү тал руугаа бид нэр энэ хүний нэр төр алдар хүндтэй холбоотой маргаануудыг эрүүгийн хэрэг болгож шалгаад байсан энэ асуудлыг бол одоогийн байдлаар бол нэг талд нь гаргаад иргэний журмаараа одоо шийдвэрлэх энэ нөхцөл байдал бол үүсэж явж байгаа нь бол бас нэг талдаа зөв голтролтой орж ийн гэж бол бас харж болж байгаа юм. Гэхдээ одоо судлаач хүний хувьд бол би олон ургалж байр сууриас энийг харах нь зүйтэй гэж бол одоо хувьдаа бодож байгаа. За учир нь юу вэ гэхээр олон улсын эрдэмтэн судлаачдын үзэж байгаа байр суурь бол эрүүгийн хууль дээрээс одоо энэ хүнийг гутаах, доромжлох гэдэг энэ нэр томьёолыг бол бас бүр 100% авч хаях нь одоо тий орхигдуулах нь одоо бас өрөөсгөлөө гэж бол үздэг юм байна. За учир нь энэ хүнийг доромжлох, гутаахтай холбоотой энэ төрлийн гэмтрийг орхигдуулснараа нийгэмд эргээд одоо уруу, гажуу, хэв жишг тогтоох эрсдэлтэй гэж үзэж байгаа. Энэ нь одоо жишээ болгож дурдах юм бол нөгөө үе тэнгийн дээрлэлт буюу бүлэглэлттэй холбоотой гэмт хэргийг одоо дэврээх, өгдөөх тийм ээ. За нөгөө эрх зүйн төрлийнхөө хувьяатай иргэний эрх зүйн хариуцлагын асуудал нь өөрөө эрүүгийн эрх зүйн хариуцлагын хэмжээнд хүнийг одоо ухамсарлуулах тийм ээ. Нийгмийг одоо хор аюулаас хамгаалах зэргийн хүрээнд бол хангалттай хүрээ хамгаалт болж чадахгүй байх эрсдэлтэй байдаг учраас энэ үднээсээ энэ бол тодорхой хэмжээнд зөв томьёолоор эрүүгийн хуульд бол тусгагдах ёстой гэдэг энэ байр суурьтай
эрдэмтэн судлаачид бол нэг талтай байна. Зарим бас эрдэмтэн судлаачдын хувьд бол энэ төрлийн одоо хэрэг маргааныг бол заавал эрүүжүүлэх бол шаардлага байхгүй. Энэ бол өөрөө ухамсарын ёс суртахууны гэмтэрэг юм аа. Ёс суртахууны зөрчил юм аа гэж бол үздэг. За Европын улсуудад бол ерөнхийдөө нэр төр алдар хүндийн эсрэг энэ төрлийн зөрчлийг бол энэ бол 100% одоо ёс суртахууны зөрчил. Ёс суртахууны хохирол гэж томьёолж илэрхийлж байгаагаар бол бид ойлгож харж болно. Судлаачийн хувьд бол одоо харж байгаа нь эрүүгийн хуулийн 13-14 дээр бол анх хууль тогтоогчийн санаа зорилго нь бол гутаах доромжлох гэмт хэргийг бол зөв томьёолон оруулах энэ төрлийн гутаах доромжлох гүтгэх гэмт хэрэгээс одоо урьдчилан сэргийлэх зорилгоор энэ залтыг оруулж ирсэн байх. За магадгүй одоо хууль зүйн техникийн процесс ажиллагааны явцад томьёолын алдаа гарсан байж болцсошгүй маа гэж бол ойлгож байгаа. За учир нь бол хууль зүйн техникийн одоо онол сургаалыг томьёолон гаргадаг эрдэмтэн судлаачдын номлол байдаг. Энэ номлолд бол хууль зүйн техникийн процесс ажиллагааны явцад хууль тогтоогч хууль зүйн нэр томьёолыг оновчтой зөв илэрхийлж чадахгүй бол энд эрх зүйн хийдэл бий болдгоо. Энэ нь өөрөө юуг илэрхийлж байна вэ гэхээр хууль зүйн томьёолыг оновчтой гаргахгүй бол аль нэг талдаа эрх зүйн хийдэл давуу үүсдэг. Эсвэл аль нэг талдаа одоо аль нэг талынхаа эрх зүйг нэг бол өөртөө багтааж өргөн хүрээнд орж ирдэг. Эсвэл аль нэг талынхаа эрх зүйд даатгаад голд нь хийдэл орхигдол үүсдэг гэдэг энэ номлолоор бол харагдаж байна уу гэж бол одоо судлаачийн хувьд бол харж байгаа. Тэгэхээр одоо энэ эрүүгийн хуулийн 13-14-т бол тусгасан энэ хүний нэр төр алдар хүндийг гутаах, гүтгэх, доромжлох энэ төрлийн гэмтэргийн томьёолыг бол одоо хууль зүйн үүднээсээ оновчтой зөв томьёолоод иргэний хуулийн одоо 21-р зүйлтэй давхардуулахгүй байдлаар бас оруулж ирэх нь оновчтой байх юм болов уу гэдэг байр суурьнаас бол харж байгаа. За нөгөө төгөр бол манай иргэний хуулийн 21-р зүйл болон иргэний хуулийн 497, 511-р зүйлүүдэд бол иргэний нэр төр алдар хүндийн эрхтэй ажил мэргэжлийн нэр хүндтэй холбоотой эрхийн хамгаалтыг бол Германы хуулиас санаа авч томьёолон гарахтаа бол маш оновчтой нарийн зөв одоо гаргаж ирсэн. За боломжийн чанарлаг зохицуулттай гэж бол харж байгаа. За тэгэхээр яг нь нийгмийн харилцаа баялаг өдөр тутамд одоо шинжлэгдэн баяжиж хөгжиж байгаа. За үүнийг дагаад бол бид зарим төрлийн одоо тий баяжуулалт хийх нь бол зүй ёсны асуудал. Гэхдээ ер нь бол бас ч гэж одоо суур зохицуулт бол харьцангуй сайн хийгдсэн байна гэж бол харж байгаа. За олон улсын чиг хандлагуудыг харахад бол Германы тогтолцоог харахад бол эрүүгийн хуульдаа энэ төрлийн гэмтэргийг бол мөн давхар тусгаж өгсөн байдаг. За энэ нь өөрөө нөгөө гүтгэх, доромжлох зэрэг одоо энэ төрлийн хэрэгүүдийг бол эрүүгийн хуульд бол давхар тусгаж өгнө зүйтэй. Гэхдээ үүнийг бол санаа зорилго нийгмийн хор аюулын цар хүрээгээр нь ялгамжтай тогтоож өгнө зүйтэй гэж бол хардаг. За энэ жагуулгаараа эрүүгийн хуульдаа мөн энэ төрлийн гэмтрийг тусгаж өгсөн. За иргэний хуульдаа бол энэ хүний нэр төр алдар хүндтэй холбоотой эрх зүйн зохицуултыг манай хуулийн нэгэн адилаар тусгаж өгсөн байдаг. За Германд бол одоо энэ нэр төр алдар хүндтэй холбоотой тусгаалсан хууль бол байхгүй байна. Америкийн нэгдсэн улсад мөн адил. За энэ хүний нэр төр алдар хүнд ажил мэргэжлийн нэр хүндтэй холбоотой тусгаалсан хууль зүйн зохицуулт бол байхгүй. Гэхдээ иргэний хуулиараа бол энэ мужи улсуудын хууль тогтоомжууд бол харьцангуй ялгамжтай хэдиж одоо тус бүртний иргэний хуульдаа зохицуулж өгсөн. За мөн үүнээс гадна бол олон хэлбэрээр тэр гүтгэх доромжлох төрлийн гэмтэргийг бол хязгаарлах зорилгоор эрүүгийн хуулиндаа мөн давхар хариуцлагажуулж оруулж өгсөн ийм онцлог зохицуултууд бол ажиглагдж байгаа нь манай улс бол мөн энэ жишгээ дагаад эрүүгийн хууль дээр бол орхигдуулахгүй мөн авч үзэх нь зүйтэй болов уу гэж бол харж байна. Худлын үгний өмнө сүүм хариу байхгүй гэд ярьдаг тийм ээ. Тэгэхээр нөгөө түрүүний хэлсэнчлэн мэдээж энэ тогтоож байгаа хэлбэр нь бол эрүүгийн эрх зүйн процессор тогтоогддог. Мөрдөншлөх ажиллагаа явуулж энэ худлын маа гэж тогтдог юм нэг үзэл баримталтай хуульчд байна л да. Гэхдээ ер нь бол энэ юу олон улсын түвшиндөө ч гэдэг юм ер нь практик дээр за ингээ хот мэдээл тараачлаа миний нэр төр алдар хүнд алдчихлаа гэдгийг хохирж байгаа би өөрөө ер нь тийм нотлох үүрэг байд юм. Өөрөөр би гомдол гаргах гэдэг байгаа байхгүй би гомдол гаргангуудаа энэ худал байсан шүү гэдгээ би өөрөө яаж нотлох хэвээр юм. Тийм эрх зүйн зохицуулт
байна уу, практик байна уу? Энэ талаар нэг тайлж. Энэ бол айгүй чухал асуудал байхгүй юу? Тий. Яг гэвэл худал үгний өмнө сөөм харь байхгүй худлаа гэд мянга бархираад тий хинч хүлээж авахгүй болчихж байгаа тийм нөхцөл байдал үүссэн шүү дээ. Тий. Одоо юу гэдэг хэвлэл мэдээлэлэр чинь ингээд тодорхой мэдээллийн нэг хэсгийг тастаа тавихад тэр хүний ярьсан, хэлж ийсэн, үйлдэж ийсэн үйл ажиллагаа эсрэг болчих магадaltaй тий. Тэгэхээр энэтэй холбоотой та. Яг би одоо энэ чиглэлийн судалгаануудыг сүүлд нэлээд харлаа. Тэгэхэд бол зарим орны хувьд бол ялгамжтай байна. Зарим орны хувьд бол юу гэж тодорхойлж байна гэхээр худал мэдээлэл тараасан гэхэд өөрийнхөө тараасан мэдээллийг үнэн гэдгийг нотолж чадах хэрэгтэй гэж. Хэрвээ өөрийнхөө тараасан мэдээллийг үнэн болохыг өөрөө нотолж чадахгүй бол нөгөө нэр төр алдар хүнд зөрчигдсөн этгээдийг шаардах хэрэг нээлттэй болно гэсэн үг. Шаардах хэрэг хэрэгжиж эхэлнэ гэсэн үг. Хэрвээ нотолж чадахгүй байх юм бол одоо та тэр хүний шаардах эрхийн дагуу шаардах эрхийг хүлээж авна гэсэн үг. Хэрвээ нотолчих юм бол би өөрөө шаардах хэрэггүй болчихж байгаа учраас энд миний нэр төр алдар хүндийн эсрэг зөрчил үүсээгүй байна. Миний эрх зөрчигдөөгүй байна гэж бол ойлгох байгаа юм. За манай улсын иргэний хувьд ч гэсэндээ мөн энийг тусгаж өгсөн байдаг. За худал мэдээлэл одоо тараасан тий нэр төр алдар хүндийн эсрэг худал мэдээлэл тараасан гэхэд өөрийнхөө тараасан мэдээллийг үнэн болохыг нотолж чадахгүй бол тэр аргаараа одоо буцаагаад миний нэр төр алдар хүндийг сэргээх одоо үүрэг үүснэ буюу тэр арга хэлбэрээр миний нэр төр алдар хүндийг сэргээж өгөхийг шаардах хэрэг надад үүснэ гэж ийхүү манай иргэний хуулийн 21 дээр зааж өгсөн байна. За энэ нь өөрөө тухайн процесс ажиллагааг маш тодорхой товч илэрхийлсэн байна гэж бол харж байгаа. Яг нь зарим орны хувьд бол хоёр тал харилцан мэтгэлцэх буюу шүүхийн нээлттэй байх тэгшэрхийн зарчим дээр үндэслээд хоёр талаасаа няцаалт хийж мэтгэлцэх эрх нь бол нээлттэй байдаг. Манай орны хувьд тэгээд зарим орнуудын хувьд бол одоо тий тэр худал мэдээлэл тараасан этгээд өөрийнхөө мэдээлэл тарах болсон үзэл бодлоо илэрхийлэх болсон үндэслэл шалтгаанаа за мөн мэдээллийн үнэн болохыг нотлох үүргийг хүлээдэг. За ингээд та хоёрын өнөөдрийн ярилцах сэдв маань бол энэ хүрээд өндөрлж байна. За таны зүгээс бас нэмж хэлэх миний асуугаагүй бас хүмүүст бас энэ зүйлийг заавал хэлчихвэл зүгээр шүү гэсэн тийм зүйл байвал та сүүлийн асуултыг танд үлдээе. За баярлалаа. Яг ерөнхийд нь энэ төрлийн хүний нэр төр алдар хүнд мэргэжлийн нэр хүндтэй холбоотой хэрэг маргаанууд бол сүүлийн үед бол шин тутам тулгамдаад байгаа. За нийгмийн эрэлт хэрэгцээгээ дагаад биднэрт хэрэгтэй байгаа мэдээлэл тэ энэ эрхийг баталгаажуулах хамгаалах энэ эрх зүйн их сурвалж мөн процесс ажиллагааны нэгдсэн ийм жишг бол бидэнд зайлшгүй шаардлагатай байна. За үүнтэй холбоотойгоор манай хуульч судлаачдын зүгээс бол энэ төрлийн судалгааг хийхэд бол нээлттэй өргөн их сурвалжууд гадаад хэлний хийгээд монгол хэл дээр бол бас нэлээдгүй байдаг болсон байна. За энэ монгол хэл дээр байгаа их сурвалжуудаас би бас дурдж хүн зүйтэй ах гэж бодож байна. За бидний одоо ярихгүй орхигдуулсан зүйл магадгүй тэр судалгаанууд дээр байх юм бол сонирхсан хүн тэндээс олж үзэх бас боломжийг нээлттэй орхиё гэж бодож байна. Тэгэхээр 2025 онд бол Amnesty International-с бол одоо энэ хүний нэр төр алдар хүндийн эрхийн холбогдлолтой одоо энэ тайлан гаргасан байдаг. За мөн нээлттэй нийгэм форумоос одоо худал мэдээлэл тарах гэмтрийг хянан шийдвэрлэж буй практик судалгааг бол 2002 онд бол гаргасан байна. За хууль зүйн мэдээлэл судалгааны хамтын ажиллагааны нийгэмлэг нээлттэй нийгэм форумоос хамтарсан худал мэдээлэл тарах гэмтрийг одоо хянан шийдвэрлэж буй практик нэртэй судалгааг 2021 онд бол их хэлнээ гаргаж нийтийн хүртэл болгосон байна. За мөн сүүлд бол одоо энэ цэцгийн дүнэлттэй холбогдуулан шинжээч Тэмүүлэн багшийн одоо гаргасан дүгнэлт бол бас маш сонирхолтой их сурвалж болж бол их хэлнээ нийтлэгдсэн байна гэж бол харж байна. За мөн англи хэл дээр болон орос хэлэн дээр бол энэ төрлийн эрхийг хамгаалахтай холбоотой мэдээллүүд бол нээлттэй мэдээллийн санд чөлөөтэй хайх боломжтой бол байршсан байна. Тэгэхээр одоо шин тутам одоо судалгааны сэдвээр илэрхийлж байгаа энэ чиглэлийн эрхийг тийм ээ дагнан одоо мэрэгшгээр төлөвлөж байгаа хуульчид байх юм бол энэ чиглэлээр
судалгаа шинжилгээ хийхэд бол нээлттэй шин тутам сайхан одоо судалгааны суурь баазтай ийм байна тийм. нөхцөл байдал таныг хүлээж байна гэж хэлэхэд таатай байна. За баярлалаа. Ингээд бидний урилгыг хүлээн авч оролцсон танд баярлалаа. За баярлалаа.